Come into my world, I've got to show. Цаана энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Уука төмөргөдөг. Өнөөдөр миний ярих сэдэв бол Аимшигын баяр Халлоуиныг тохиолдуулан айдас гэдэг сэдвээр ярих хүсэлтэй байна. Миний хамгийн сүүлд айжсэн айдас юу вэ гэвэл та бүхэнтэйгээ видео бичлэгээр харьцах байсан. Яагаад гэвэл видеон дээр ямар гарах болоо, эсвэл төгдрөөд байх болоо, сандраад байх болоо, эсвэл хэлэх гэсэн үгээ яруу тод хэлж чадах болов уу гэж бодхоос аимшигтай санагдчихсан. Тэгэхээр видео бичлэг хийх нь дэмий асуудал юм байна гэдгийг би өөртөө итгүүлээд нэлээд хугацаа алдсан. Харин айдастайгаа нүүр уучраад анхныхоо видеог хийж дуусгаад та бүхэнтэйгээ хуваалцсны дараагаар нөгөө айгаад байсан зүйл маань тийм аимшигтай биш байсан юм байна гэдгийг олж мэдээд инээж хүрэх шиг болсон. Харин нөгөө айгаад байсан зүйл маань сонирхолтой хийгээд баймаар сэтгэл догтлуулсан зүйл болж хувирсан. Тэгэхээр таны айдас өнөөдөр юу вэ? Хэрвээ тэр айдас байхгүй байх байсан бол юмнууд хэр өөр байх байсан бэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд бодоод зураглаад дүрслээд үзээрэй. Тэгээд худал мэдүүлгүүдийг өөрт итгүүлснээс айдас үүсдэг. Айдасыг устгах ганц арга бол тэр айдастайгаа нүүр уучраад шууд барьж аваад үйлдэл хийж эхлэх байдаг. Тийм болохоор таны айдас өнөөдөр юу вэ? Түүнийг олж тогтоогоод шууд үйлдэл хийж эхлэх юм бол тэр айдас өчүүхэн айгаад байх тийм зүйл биш болохыг анзаараад таач гэсэн баяртай байх болно. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд айдастайгаа нүүр тулж айдасаа устгацгаая найзуудаа. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн видео бичлэг хүртэл баяртай.